Нарын эрхөө өргөтэй холбогдлолтой асуудлыг нийлүүлчихэж байгаа юм байна. Хамгаалттай холбогдлолтой асуудал дээр сая Наранбаяр гишүүн бас нэг нэлээд ноцтой юм ярьчихгүй юу? Цусаа өгсөн хүмүүс маань буцаагаад цус одоо авах хэрэгцээтэй тийм одоо тодорхой хэмжээний одоо өвчлөлттэй болоод байна гэдэг тийм мэдээлэл хэлчихгүй юу? Энэ дээр хэрэг тийм агуулга байгаа бол за яг ер нь санаа нь бол цусаа өгснөөр давуу талууд бол байна. Мөн одоо үндсэндээ сөрөг талуудтай холбогдлолтой ийм агуулгуудын бас хамгаалсан ийм зүйлүүд энэ дээр юу байна вэ? Эрүүл мэндийн хувьд тэр ер нь тодорхой хэмжээнд сөрөг ийм зүйлүүд байгаа юу гэдгийг тодруулаад асууж. За ажлын хэсэг эхлээд хариулах уу? Ажлын хэсгийн 5 номер. За гануул гишүүний асуултанд хариулъя. Энэ цусаа өгөх талаар бол одоо олон улсын зөвлөмж байгаа Монгол улс ч гэсэн одоо хүчин төгөлдөр өргөж байгаа дүрм журмын хүрээн дээр бол энэ үйлсийг бол одоо сурчлах ажлууд бол одоо нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл цусаа өгснөр бол нэлээд олон талын давуу талууд бол байгаа. Энэ олон улсад хийсэн судалгаагаар аваад үзвэл одоо цусаа өгдөг хүмүүсийг харьцуулж үзэхэд одоо зүрх судасны өвчлөлт гэдэг одоо Монгол улсад одоо өвчлөлийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа энэ өвчлүүд байна. Хавдрын өвчлөл гэдэг юм уу? Энэ өвчлүүдийг ингээд харьцуулаад аваад үзэхээр цусаа тогтмол хугацаанд өгдөг доонуудын дунд эрс бага байна гэсэн юм судалгааны үзүүлэлт байдаг. Хүн амыг дагсан олон оронд хийсэн 30-аас 40 жил дагаж хийсэн судалгааны үр дүнгууд бол ийм одоо эерэг нөлөөллүүд бас байдаг. Яг нь ерэн зүгээр ард иргэдийн дунд одоо энэ цусаа өгөлтийн талаар буруу ойлголтууд байдаг. Тэгэхээр одоо бид нар энэ хууль одоо бас энэ шинжлэгдэж ингэж гарснаар одоо бас энэ дээр нэлээх түлхэц өгч ард иргэдийн дунд байгаа энэ одоо буруу ойлголтуудыг одоо бас засахад бас нэлээх хөв нэмэртэй болно гэж ингэж харж байгаа. Зүгээр ер нь бол яг хуу зарим нэг одоо хийсэн судалгаануудаар аваад үзвэл тогтмол хугацаа цусаа өгөхөд 5-аас 8 удаа өгөлтийн дараа цус багасах гэх юм уу ийм зүйлүүд бол ажиглагддаг. Энэ бол нөгөө хүний одоо бие махбодын өөрийн физиологийн онцлогтой холбоотойгоор ийм зүйлүүд ажиглагдаад за энэ үеэс хойш бол ер нь тогтмол хугацаанд цусаа өгөхөд ер нь одоо цус төлжтийн үйл ажиллагаа эрдийн цус өгдөг хүнээсээ бол илүү байдаг. Өөрөөр түрүүн Чимрэн гишүүн бас хэлжсэн. Энэ одоо цус шингэрэх гэх юм уу ингээд маш эерэг ийм нөхцөл байдал бол их байдгаа гэдэг ийм бас одоо судалгаагаар тогтоодсон одоо Монгол улсад хийсэн ийм судалгааны ажлууд бас байгаа. Болцсон уу? Юу ажлын хэсэг юм уу? За ажлын хууль санаачлагчаас Чимрэн гишүү нэмэлтээр хариулъя. За бид бас сая бол нөгөө сөрөг нөлөө байж болох уу гэдгийг гаавал гишүү асууж байна тийм ээ. Тэгэхээр бол олон удаа цус өгснөөрөө цус багтах шинжилгээ байхыг үгүйсэхгүй. Гэхдээ яагаад бид нөгөө эмчийн үйлчлэгээр орно гэж хэлээд байгаа юм гэхээр жишээлх юм бол одоо ходоодоо тайруулсан хүн байх юм бол витамин B12-ын дутагдaltaй байдаг учраас цусаа нөхөж чаддаггүй. Тэгээ цусны донор болоход бол нөгөө удаан хугацаанд цус нөхөгдөх ийм аюултай байдаг. Гэх мэтлэнгээр заавал нөгөө эмчийн үйлчлэгээр ордгийн давуу тал нь таны цус төлжих процесс хэр хурдан байх уу гэдгийг бас тодорхойлж байгаа зүйл байхгүй юу. Тийм учраас бол эрсдэл ерөн бараг байхгүй гэж болно. Одоо тухайлах юм бол одоо манай энэ эрүүл мэндийн байгаль цусыг авчаад араас нь одоо калорилог хоол өгнө, биеийн хэвийн байдалд оруулна. Цус авсны дараагаар бас одоо толгой эргэх, жих шуугах, иймэрхүү шинж тэмдэг эсвэл айд сандарсан байхыг үгүйсэхгүй тийм ээ. Иймэрхүү шинж тэмдгүүд гарахаас бүр тийм ноцтой зүйл бол одоо гарч ирсэн түүхийг бол мэдэхгүй байна. Урт хугацаанд бол сая хэллээ тийм ээ. Эрүүл мэндийн тэр нөхцөл байдлаас нь хамаарат хэнээс ах уу гэдэг бол их чухал. За эрүүл мэндийн сайн талаас бол их байгаа шүү. Сайн талаас бол их байгаа. Тийм учраас бидэнд одоо бас энийг өнөөдөр энэ байнгын хорог бас сонсож байгаа иргэдэд хүртэл зориулж хэлэхэд бол ерөн дундаж насны эрэгтэйчүүд бид цуснд одоо холестерины хэмжээ ихтэй, хүнд металлын илүүдэлтэй, за төмөрийн илүүдэлтэй гих мэтлэнгийн ийм усуд байхад бол одоо цусаа өгөхөд илүү эрүүл мэндэнд аш тусдаа гэхээс за үүний цаана бол бүр сайн ач тусыг ярих юм бол хүний амь нас аварч байгаа. Би бол өөрөө Мисаслын эмчээр 29 жил ажиллаж байна. Хагалгааны ширээн дээр хагалгаа хийж байгаа цус байхгүй сандарч исэн үе байгаа шүү дээ. Хүний амь насыг алдах гээд байжсэн үе байдаг. Харин одоо сүүлийн үед бол маш сайн чамбаа болсон, энэ тогтолцоо сайжирсан, дээрээс нь одоо хагалгааны ур чадвар сайжирсан. Зөвхөн элэг шилжүүлэн суул хагалгаа ихэд 5-аас 8 литр цус хэвийн хагалгааны явцад хийн штэ. За тэгээ их түрүүчийн нөгөө ганхуулаг гишүүний асуулт бас Наранбаяр гишүүн түрүүний асуулттай холбоотой учраас Наранбаяр гишүүн бас товч хариулчаа. Тэгээ тодруулъя.
За баярлалаа ийм боломж олгосон хурал даргалагч байнгын орон даргада талархал илэрхийлье. Тэгэхээр ган хуйлаг гишүүн сая буруу ойлгосон шүү гэн. Ер нь бол донорын энэ хуулийг би дэмжиж байгаа. Ялангуяа донорыг бол хөхүүлэн дэмжих төрийн бодлого байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Миний ээж аав хоёр хоёулаа одоо эмч хүмүүс манай аав бол өөрөө 800 гаруй хагалгаа хийсэн ийм одоо анагаах ухааны их сургууль багшилсан юм хүн. Би эмчийн гэр бүлд өссөн учраас энэ донорын ач холбогдлыг маш сайн ойлгоно. Ийм учраас энэ ялангуяа миний хэлсэн санаа бол энэ донорыг энэ дэмжиж хөхүүлэн дэмжих нь мөн одоо донорын тоог нэмээд ингээ явах нь бол эрүүл аж төрөх ёсонд хэрэгтэй юм аа. Хоёрдугаарт нь энэ донорыг ингээ дэмжиж явах юм бол бас энэ нийгмийн дундын баялаг бас нэмэгдэх юм аа. Бусдын төлөө ажил шүү дээ. Тэгээд сая бас чин бүрэн эмч хэлж яана мэрэгжлийнхэн ярьж байна. Ер нь бол эрүүл мэндийн сөрөг нөлөө баг байхгүй гэж хэлж бол байхгүй. Дээр нэмээд бас энэ донороор ингээ өгөөд байгаа хүн өөрсдөө их эрүүл мэндэд анхаардаг, цусаа өгдөг хүмүүс элдв халдварт өвчин тусахгүй төлөө өөрөө өөрийгөө зөв бие их сайн авч явдаг ийм хүмүүс байдаг. За богино хугацаанд цусны дутагд мэдээж орох нэг 2-3 хоног. Тэрний дараа бол ерөөсөө цусаа өгдөг хүмүүс би донор хүмүүстэй уулзаа явж байхад өгөхгүй утчаараа жоохон биеийн юу сонирн байна гэдэр гэж ярьдаг л ийм л байдаг. Тэгэхээр энэ цусаа бусдад өгч ингэж буянтай үүс хийж байгаа ийм хүмүүс бол энэ одоо ардын бааtruуд ийм мундаг хүмүүс. Ийм учраас энэ хуулийн төслийг бол хүчтэй дэмжиж байгаа маа. Тэгээд нийгмийн дунд ийм дундын ийм өмч баялагийг бий болгож байгаа ийм хүмүүс шүү л гэдгийг хэлэх гээд байна. Баярлалаа. За ган хуйлаг гишүүн тодруулъя. За яг буруу ойлгосон бол бас хүлцэл өчөө. Донорын эрхийг хамгаалах яг одоо чиглэлийн тодорхой ямар заалт байна вэ гэж асуулаа. Тэ. Хэрвээ ямар нэг эрсдэл одоо үүслэе гэж бодоход одоо яаж хамгаалах вэ гэсэн тийм. Тэр нь энэ хуулийн дээр яа туссан бэ гэдэг юм тодорхой. Ерөнхий агуулгыг нь ойлгож байгаа дэмжиж байгаа. Тийм тодорхой заалтууд байна уу? Эрх үүргийн тухай ярьж байгаа учраас. За хууль санаачлагч Чимбүрэн гишүүн. Донорын эрх үүрэг дотор бас нэлээд чухал зүйл нөгөө consent form буюу зөвшөөрлийн хуц гэдэг байна. Тэгэхээр ямар сөрөг үр дагаврууд байж болох уу? Энэ нөгөө авлаггүй өглөг учраас сайн дураараа өгч байгаа. Гарч болох эрсдлийг бүрэн тайлбарлаж өгсөн байх шүү дээ. Тэрийг зөвшөөрөөд байна гэдэг нь л өөрөө одоо энэ цусаа өгөх эрхийг нээж өгч байгаа. За мэдээж одоо өнөөдөр бол энэ аюулгүй болсон шүү. Жишээлбэл дандаа цусаа авахдаа нэг удаагийн хэрэгслүүдээр авна. Ямар нэгэн халдвар хамгааллын дэглэм алдах тийм нөхцөл байхгүй. Нөгөө талаасаа тухайн хүний цусны бүтээгдэхүүнийг авах бүртээ шинжилгээ хийж байгаа. Лаборатори энэ чинь маш хүчтэй лаборатори цусны төв дээр ажилладаг шүү дээ. Тэр дотор байгаа бүх эрсдлүүдийн тооцоог эсэргээр нөгөө хүнийхээ эрүүл мэндэд байгаа сөрөг зүйл юу байгааг нь бүр илрүүлж өгөх юм талтай. Тэгэхээр бол одоо энэ дээр донорын нөгөө үүрэг гэдэг дээр бид нэг гол чухал зүйл яаж байгаа бол калорлог хоолоор хангаж өгөх. Тийм ээ. Дээрээс нь одоо ажилласаа чөлөө авахд цалинтай чөлөө авах энэ төр гэсэн ийм одоо урамшууллын нөхцлүүдийг одоо илүү суулгаж өгөхөөр хуулийн төслөө бий бичсэн. Тэгэхээр энэ дээр одоо үүрэг хариуцлагын хувьд бол ерөөсөө нэг ийм л зүйл байгаа юм. Тэгэхээр айхтар энэ ностой зүйл гардггүй гэдэг санааг дахин хэлье. За гишүүд асуулт